За хай манайхан эхний бичлэг дээр амласан ёсороо тэг яаж одоо Trip.com тэг Agoda Booking энэ төр ашиглаж тэгээд аяллаа хийх вэ гэдгийг зөвлөгөө өгөх гэж. Миний одоо энэ хийж байгаа бичлэг маань болохоор хоёр үнцээсгээр бүрдэж байгаа. Эхнийх нь болохоор хэдүүлээ Trip.com Agoda энэ талаар ярилцсан. Тэгээ хоёр дахь нь болохоор хэдүүлээ бага насны хүүхэдтэйгээ яаж аялах вэ? Ер нь бага насны хүүхэдтэйгээ аялах зөв юм уу, буруу юм уу те? Тиймэрхүү хүнд хэцүү зүйлүүдийн хандлаар ярив. За тэгэхээр хэдүүлээ эхлээд трипийн талаар ярилцъя те. Ерөнхийдөө бол миний одоо гол хийж байгаа сэдв чинь ерөөсө хуваарь аялах штэ. Тэгэхээр та хэд маань бас өөрсдөө хуваарь аялмаар байна уу? Эсвэл хөтөлбөртэй аялал сонирхож байна уу? Тэрийгээ бас шийдээд тэгээд ерөөхдөө бол трипээр захиалга хийх нь зүйтэй бахаа гэж би бодож байна. Яг хуваарь аялахын гол давуу тал нь ерөөсөө та ингээд чөлөөтэй тэгээд өөрийнхөө хүссэн одоо бүх газраар тэгээд хүссэн хоногоороо явах боломжтой л одоо байж байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь нэмээд зардал арай багатай байдаг. Ерөөхдөө бол зардлаа яаж ч хэмнэж болно та. За хөтөлбөртэй аяллаа хувьд мэдээж маш олон давуу талтай. Та ингээд заавал өнөөдөр явах үеих үү, өнөөдөр юу хийлээ явах үеих гэдэг нь бодоод амар стресстэй явах гэдэг жоохон толгой молгоо ажиллуулад авахны шаардлага байхгүй. Зүгээр сайхан хөтөчтэйгөө хөвгөнд ороод сайхан ингээд газруудаа үзээд явчиход болно. Хуваарь аялж байгаа үед та ингээд өөрөө хөтөлбөрөөр гарна, өөрөө төлөвлөн тий. Өөрөө одоо өнөөдөр яах вүлээ, өнөөдөр юу үзэх вүлээ, хаашаа явах вүлээ, юунд суух вүлээ гэд өөрөө ингээд бүх юмаа ярилцаж, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж юмаа төлөвлөж явна. За хөтөлбөртэй аяллынхаа нэг одоо сул тал гэх юм уу тий. Хүүхдтэй жоохон хүүхдтэй явж байгаа үед хөтөлбөрөөс нь жоохон хоцрох магадлалтай тий. Тэр чинь айгүй олон хүн явж байгаа. Дээрээс нь тэгээд төтөч нь бас таныг хүлээхгүй. Тийм учраас жоохон мохон хүүхдтэйг явж байгаа үед жоохон пажигдуулна гэж ярьдаг тий. Сандраад идэг. За тэгээд тийм одоо сул талтай. Миний хувьд бол яг чөлөөдтэй өөрийнхоороо аялахыг бол илүү үздэг. Тэгээ өөртөө шинэ надад явдал үүсгээд өөртөө шинэ чаленж үүсгээд тэгээд ингээд аялах бол амар надад аюу кайфтай байдаг. За тэгээд та хэд маань өөртөө бас тэг хөтөлбөртэй юу эсвэл хуваарь юу гэдгийг сонгоорой. Тэгээ хуваарь аялахын хэдүүлээ яг чухал зүйлсийг одоо ярилцъя. За нэгдүгээрт бол хуваарь аялахын тулд мэдээж нислэгээ захиалах чухал. Тэгэхээр миний хувьд бол түрүүний бичлэгнэрээ дурдсанчлан Trip.com-оос захиалгуудаа хийдэг. Түрүү жил Booking, Agoda энэ төр дээр нөгөө янз бүрийн зайлан буудал дээр бол нилээ явсан. Тэгээ Trip дээр бол би бол хамгийн одоо ойлгомжтой байдаг аппликейшн бол Trip гэж боддог. Тийм учраас Trip-ээр бол захиалга хийдэг. Тэгээ хэдүүлээ одоо яаж Trip-ээр захиалга тийм онгоцны билет захиалах уу гэдгийг бас хэдүүлээ. Би бас одоо яаж онгоцны билетийг Trip-ээр захиалах вэ гэдэг жоохон жижигэн ярьж өгье. Тэгээ эхлээд болохоор Trip.com-ыг одоо нөгөө хайгаад орчин штэ. Ингээд миний шууд com дээр ингээд шууд гараад ирж байгаа. Тэгээд Trip.com-ыг хайгаад орно. Тэгээд хэдүүлээ эхлээд Gmail-ээрээ аккаунт үүсгэдэг байгаа. Одоо ингээд миний Gmail харагдаж байна. Тэгээд ингээд аккаунтаа үүсгэж, карта бас Visa карт ч юм уу Master карта ингээд холбочихно. Одоо ингээд энэ дээр харагдахгүй. Гэхдээ ерөнхийдөө бол холбоотой. Гэхдээ нөгөө заавал холбох албагүй. Зөвхөн яг захиалга хийж авах үедээ яг тэр нөгөө картынхаа мэдээллийг оруулаад захиалчиж болдог. За тэгээд эндээс одоо яаж нислэгийг харах юм бэ гэхээр flights гэдэг энэ хэсэг рүү орно. Тэгээд flights гэдэг чинь нислэг гэсэн үг шүү дээ тий. Тэгээд round trip гэхээр хоёр талдаа нисэж байгаа. One way гэхээр нэг талдаа нисэж байгаа. Тэгэхээр нэг талдаа ингээд нисэж байгаа. Multi-city гэхээр тэ нөгөө нэг ингээд эхлээд ингээд дамжаад эхлээд та нөгөө жишээлбэл одоо хөх хотод очиод хотоос Бангкокод очиод Бангкоктоо 3-4 хонжоо дахиад Бангкокоосоо одоо Пхукет руу ч явд юм уу те тэгж нисэж байгаа үед энэ multi-city-гээ бол сонгоно. За тэгээ non stop дээрээ дарчвал зөвхөн одоо шууд нислэгүүд нь гарч ирнэ. Дарахгүй байвал одоо дамжин нислэг те нөгөө хямдхан нислэгүүд нь гарч ирнэ гэсэн үг. За хэдүүлээ одоо жишээлбэл хөх хотоос Бангкок орох нислэгээ харж үзье те. За ер нь бол одоо аялал жуулчлалын хамгийн оргил хэсгүүд нь 12, 1, 2 дугаар сарууд байдаг. Тэгээ бас энэ халуун орнуудын хувьд хамгийн таатай цаг агаартай яг улирлана 12, 1 сар. Тэгэхээр ерөнхийдөө бол баг зэргийн үн орцсон байдаг. Хэдүүлээ 12 сарын 10 ер нь бол нэгд өдөр жоохон хямдхан байх гэдэг байхгүй юу. Тэгэхээр 15-нд одоо нисээд 22-нд буцаж ирэх энийг одоо сонгоё тий. Нэг юм хүний хар би хайж байгаа.
Тэгээ одоо яг энэ харагдаж байгаа хэдүүлээ нислэгүүдээс сайхан дүгнээд үзье тий. Тэгээд одоо та бүхэн ингээд хайчлаа штэ нислэгээ өдрөө тодорхой болгочлоо тий. Гэтэ яг өдрөө яг тэд гэж нөгөө нэг сонгоогүй тэгээ яг айл хямдхан өдөр нь явъя гэж бодож байгаа бол энэ price graph гэд харагдаж байгаа. Энэ дээр дараад тэнгуүт яг хэдний өдөр нь эсвэл арай гайгүй үнэтэй харагддаг. Тэгээ ерөнхийдөө бол 12 сар бол амар эд ачааллын үе байдаг болохоор жоохон нэг тийм амар сүртэй ялгаанууд харагдахгүй байна. Үсрэл нэг 100 200 мянган төгрөгийн ялгаа харагдаж байгаа шиг байна тий. За хэдүүлээ 15-нд нисээд 22-нд буцаад хөх хоттой ирэх юм нислэгээ харъя. За энэ нь болохоор энэ юу гэж байна? Энэ болохоор 13-10-т нисээд тэгээд Шаминд очоод Шаминээсээ нисээд 3 цаг орчим нисээд Бангкокод очих юм нислэг байна. За би болохоор энэ Шамин Airlines-аар нисчихсэн. Ерөнхийдөө бол хоол унд үйлчлэгээ дэжгүй сайн ийм одоо сервистэй юм бэлээ Шамин Airlines. Тэгээд Шаминд бас очиж хонжсэн. Шаминд болохоор 5 цаг л хүлээх юм байна. Тэгээ онгоцны буудлын нь бол нэлийн их үзэх юмтай гайгүй том санагдсан. Энэ болохоор дараагийнх нь болохоор Shenzhen Airlines-ийн тий. Shenzhen Airlines. Энэ болохоор энэ хэсэг нь болохоор нэг хоолтой гэж байгаа юм тий. За хэдүүлээ энэ Shaming Airlines-аас сонгоод ороод үзье тий. Ямар дийл санал болгох нь харъя. За экономигоор тий энгийн нислэг нь нэг хүний 1788 йон гэдэг чинь ойролцоогоор 800 мянган төгрөг. Буюу 900 мянган төгрөг байна уу? Хоёр талдаа. За тийм байна. За тэгэнгүүтээ болохоор энэ үнэндээ 23 кг-ийн тээш, тэгээд 5 кг-ийн гар тээш багтсан үн юм байна. За энийг бас амар сайн шалахгүй бол 23 кг-ийн одоо ачаанд байхгүй зөвхөн гар тээш нь багтсан жишээлбэл тийм нислэг би захиалж байсан. Тэгээд нэмээд бас $100 төлж тээшээ авч исэн. За тэгээд би болохоор хүмүүстээ энийг зөвлөж байна. Буцаах боломжгүй нислэгт болоо өдөр мөдрөө солих гэвэл 300 йоны юм хураамжтай хатуу нөхцөлтэй нислэгийн тийз байгаа. Тэгэхээр энийг сонгочих юм бол хэдүүлээ заяа юу яана. Одоо туслахтаа өнгөө өдрөө солих гэвэл бас өнгөө ингээд сольж өгөх дэглтэйгээр тэгээд захиалвал илүү дээр байгаа. За тэгээд одоо энэ дээр нөгөө нэг passengers-аа ингээд нэмчин. Энэ passengers-аа нэмэхэд болохоор гадаад паспортны чинь дугаар хэрэгтэй. Тэгээд яг нэр ус чинь яг зөв байх хэрэгтэй. Тэгээд ерөөд бол гадаад паспорт чинь байхад болчихно. За энэ болохоор нөгөө нэг 5 кг-ийн нэг гар тийш. За гар тийш нь болохоор 115 см-аас хэтэрхгүй өндөртэй. Дараагийнх нь болохоор том тийш 23 кг-ийн ачаа нь болохоор нэг хүн 23 кг-ийн ачаа авч явах хэрэгтэй. Департтэй хөөрхтэй юм бол буцахтаа бас яг адилхан дийлтэй байна. Зарим одоо нислэгүүд буцахтаа ингээд бэгэж нь байхгүй болчдөг ч юм уу тиймэрхүү юмуд гардаг. Тэгэхээр бас энийг аягүй сайн харах хэрэгтэй. Тэгээд энэ booking information-ыг ерөөхдөө бол нэг харцаад гэмгүй ачаагаа алга болохоос сэргийлээд 54 йоныг нэмж төлж болох юм байна. Тэгээ хэрвээ одоо ачаачаа алга болоод алга болох юм бол 96 цагийн дотор ерөөхдөө бол олж өгөх юм байна. Хэрвээ олж өгч чадахгүй бол 10,671 йон өгнө гэж бичсэн байна их эндээ бол. За тэгээд ингээд энэ дээр нь дараад agree дээрээ дараад тэгээ next гэд үргэлжлүүлнэ. За одоо ингээд seat selection тий choose your seat гэж байгаа. За энэ хэсэг дээрээ дараад одоо хэдүүлээ штэ хөх хотоос Шамин руу явах те нөгөө нэг дамжин нислэг рүүгээ эхлээ Шаминд ч хэдүүлээ 5 цаг хүлээх нислэгийг сонгоцсон штэ. Тэгэхээр дамжин нислэгийнхаа үеэр эхлээд хаан суух вэ гэдгийг бол эндээс сонгож болж байна. За ингээд онгоцны уртлын хэсэг энэ хэсгүүд нь бол одоо юу нөгөө бизнес класс юм шиг байна те. За хэдүүлээ штэ ёо бүр ямар санагдчихлаа. За цонхон талд 47-гийн иллийг сонгоч те. За ингээд энэ мэтчлэн ингээд юу яагаад seat selection хийгээд явна. Гэхдээ энийг мартцсан бол нэг санаа зовлтгүй юм билээ. Яг бол би түрүүний явуулт дээрээ мартцсан. Тэгээд нэг тийм асуудал гараагүй яг бөөндөө явжсэн болохоор би тэгээд ингээд цогны хажууд суумаар байна. Тэгээд тэрийг маань ингээд яаж өгөөрэй гэтгсэн. За ингээд энэ нөгөө нэг даатгал хийх үү гэж гарч ирж байна. За ингээд даатгал хийлгчүүл ерөнхийдөө бол зүгээр байдаг. Даатгал хийлгчүүл одоо үнэ нь ийм болж байна те. Сая 300 мянган төгрөг болж байна даатгалтай. Энэ бол ингээ хоёр талын нислэгийн тийзний үн байгаа шүү.
За даатгалаа хийлэхгүй те. Одоо би нэг өөрийгөө зохицуулчихнаа гэх юм бол энэ хэсгийг сонгочихно. За тэгээ final confirmation дээр дараад ерөөдөө болчихно. За хэдүүлээ одоо эндээсээ гараад за нислэгээ бол хэдүүлээ болчлоо. За hotel and homes те ямар буудлаа яаж сонгох вэ гэдгээ хэдүүлээ харъя. За Бангкокод хэдүүлээ 15 нас. За нэг 4 хоны те. Ингээд ерөөхдөө бол Бангкокод бол нэг удаад авах шаардлагагүй гэж би бодож байна. Эсвэл яа гэм бол бүмэтэй хүнээс л болно. За энэ болохоор ингээд Бангкокуудад одоо гарч ирж байгаа Бангкокгийн хайхаар гарч ирж байгаа нийтдээ 5551 property буюу үйл хөдлөхүүд гарч ирж байна. Тэгээ эндээс хэдүүлээ харж байгаа одоо гайгүй үнэтэйг сонгоё те. Хэдүүлээ ямар budget friendly аялах гэдэг байгаа шүү дээ. Ерөөхдөө бол те. Тэгээ энэ янз бүрийн одоо үнэтэй байдаг. Одоо та luxury-г сонгож болно. Эсвэл баг ингээд апартментыг бас сонгож болно. За хэдүүлээ штэ амар хайлтаа амархан болгоод энэ фильтрүүд байдаг. Энэ фильтрүүдээсээ сонгоод сонголтоо хийж тэ. За breakfast included буюу өглөөний цайтай. За тэгээ Сиамтай ойрхон нөгөө Сиам гэд алдартай нэг хэсэг өгдөө штэ хотын төвн. За энэнтэй ойрхон гэд ингээд хайнгуут 89 юм юу гарч ирж байна. Сонголт гарч ирж байна. Нөгөө юунуудаас цөөрөө 5500-аас цөөрөөд тэгээ гарч ирж байна. За энэ фильтр хэсэг дээр бас хэдүүлээ юу яаж болно? Локейшнаар нь бас ингээд фильтрчиж болно. Тэгээ хотелээр нь бас фильтрчиж болно. Тэгээд энэ пүүлтэй нөгөө нэг усан байсантай эсвэл нөгөө нэг машинаа тавих боломжтой эсвэл одоо энэ дээр харагдаж байна балконтэй янз бүрийн юунууд байгаа. Та энийг ингээд чеклэл. Тэгээд энэ дээр болохоор энэ бас амар чухал юм байна да. Payment дээрээ заяа prepay online гэж дарах юм бол та одоо заавал одоо юугаа хийх шаардлагатай. Reservation буюу захиалга хийх шаардлагатай. Impayed hotel гэдэг дарчингуудаа хэдүүлээ болохоор яг хотел дээр очиж жагаад юугаа хийн гэсэн үг. Захиалга хийн, мөнгө өгнө гэсэн үг. Тэгэд одоо энэ дээр хэдүүлээ харъя те. За Bangkok City Hotel гинэ. За энэ rank-уудыг хэдүүлээ харчээ. Энэ 5 төгсөн байна хүмүүстэй. Нийтдээ 3600 review-тэй гинэ. Тэгэхээр амар олон хүн очдог. Ерөнхийдөө бол давгүй буудал гэж ойлгож болох юм байна. Ерөнхийдөө бол цэвэрхэн боломжийн ийм буудал байна тий. За энэ болохоор юу гэж байна? Bangkok City Hotel тий бас 1700 review-тэй. Тэгээ ерөнхийдөө бол зөнхлөх одоо юу гоё хамттай өглөөний цайтай. Тэгээд шопинг хийхэд бол тохиромжтой байршилтай гэсэн юунуудыг хүмүүс аяг өгсөн байна. Өдрийн 217 йоноор буюу нийтдээ 3 өдрийн 765 йоноор өглөөний цайтай deluxe одоо twin room санал болгож байна. Ер нь Бангкокийн зочид буудлууд ер нь нэг иймэрхүү юм байна л та. Тэгээд янз бүрийн үнэтэй байна. Та хэд бас ингээд яг саяных шиг ороод үзээрэй. Хэдүүлээ бас нэг ревю уншиж үзье те. За энэ Bangkok City нөө түрүүнийхээ хотелийг бас ревюг нь харж идөө. За ревю хэсгийг яаж харах вэ гэхээр энэ дээр guest reviews гэд байгаа. За энэ болохоор хэдэн сарын за 2025 оны 11 сарын 18 өнөөдөр орсон бүр ревю байна заяа. Яг одоо хотын төвд байдаг те MRT, BTS гэдэг нь юу чинь за тийм юмтай бол хамаагүй хоёулантай нойрхон. Тэгээд зуулчдын заавал очих одоо газруудад бол айгүй амархан очиод хурцгээр юм байна. Би болохоор хамгийн өндөр давхар дээр нь байрлсан. Тэгээд айгүй чимээгүү тэгээд дэжгүй бивтэй байсан гэж юм те. Ревюгүүдийг уншаад үзэхээр нөгөө нэг та хэд одоо авах гэж байгаа өөрөө чинь энэ дээр харагдана. Энэ хүн одоо жишээлбэл стандарт дабл румд орсон байна тий. Тэгээ та өөрөө бас стандарт дабл рум эсвэл янз бүрийн өрөөндөө сонгоцсон бол одоо энэ хүмүүсээс ингээд харж агаад аль танаа өрөөнд буусан хүн аль вэ гэдгийг харж агаад үзчих боломжтой. За хэдүүлээ attraction тий хамгийн одоо чухал юмнууд чинь хэдүүлээгийн үзэх юмнууд шүү дээ. Ер нь бол тий. За Бангкокто хэдүүлээ очичлоо. Тэгээ юу үзэх вэ? За Бангкокод хамгийн одоо тий recommended буюу одоо хүмүүсийн их санал болгож байгаа хамгийн их жуулчд очдог hot цэгүүд бол Grand Palace гинэ нөгөө хааны ордон тий. За Grand Palace руу ороход хэдүүлээ тикет нь ямар шухан үнэтэй байна хэдүүлээ бас харъя. 8:30-аас 4:30 хооронд ажилд юм байна. Тэгээд хаалгаа бол 3:30 орчимд барьдсан байна. За sightseeing time буюу нэг ерөөхдөө бол 2-3 цаг үзнэ гэж байна. За энэ дээр болохоор нөгөө ревю нь харагдаж байна те хүмүүс одоо юм байсан тийм байсан гэд бахан ревюгаа үлдээсэн.
За энэ хэдүүлээ сурсан юм чинь мэдсэн юм чинь орхичээ. Янз бүрийн нөгөө нэг юунууд байдаг. Attraction болгон дээр нөгөө trip руу одоо хуваараа хөтөлбөр гаргаад day tour гэдэг нөгөө нэг өдрийн аялал зохион байгуулдаг хүмүүс бас ингээд юунуудаа тикетнүүдэд тавьсан байдаг. Тэгээ бага 9 ширхэг ийм янз бүрийн тикетнүүд байна. Тэгээд эндээс харж байгаа таад бас дэжүүгийн сонгоод авчиж болох юм байна. Тэгээд энэ одоо бүгдийг харахаар буцаалт байхгүй гэж гарч ирж гин те. Буцаалт байхгүй гэж гарч ирж байна. Тэгэхээр өдөр айгуу сайн тооцож байгаа захиалах нь байна. Эсвэл бол одоо ихэнх газар яг гадаа нь очихоор адилхан байдаг. Үнэн нь яг адилхан байдаг. Эсвэл хотельний чинь яг доор нөгөө нэг front office хэсэгт нь бас иймэрхүү нөгөө нэг жуулчид их очдог хотууд чинь иймэрхүү юмнуудын тасалбарыг бас зарж яадаг. Эсвэл front office-аас асуухаар хаанаас авах гэж хэлээд өгдөг ихэнх газрууд. За тэгээд хэдүүлээ бас Trip.com-ийнхоо аппликейшныхаа вебсайтынхаа нэлээдгүй хэсгийг ерөнхийдөө бол үзсэн. Тэгээд ерөнхийдөө бол амар ойлгомжтой байгаа. Нэг тийм амар хүн чадахгүй хэцүү юм бол байхгүй. За тэгээд хамгийн гол одоо хуваарь аялж байгаа үед хамгийн гол юм чинь та өөрийнхөө хөтөлбөрийг зохиох төлөвлөгөө гаргах шүү дээ тий. Тэгэхээр миний хувьд бол шопинг хийх аягүй дуртай. Тэгээ шопинг хаана хийх үү, яах вэ, ямар зах орох уу гэдгээ би YouTube-ээс ингээд YouTube, TikTok зэрэгээс ингээд харж агаад аль зах руу н орохоо шийддэг. Тэгээд одоо та ингээд жишээлбэл Бангкок руу явах гэж байгаа бол Bangkok Shopping Center эсвэл Bangkok Markets юм уу тий. Тэгж хайгаад Trip-ээр эсвэл Booking-ээр ч гэсэн хайхаар ингээд янз бүрийн алдартай захууд нь гараад ирнэ. Google дээр хайхаарч гараад ирнэ. Тэр захуудынхаа одоо бүр ингээд дотор нь ороо тий яг ямар байдгийг үзмээр айл YouTube дээр бас хайгаад үзээрэй. Тэгээ YouTube дээр алдартай хотуудын зах махаар хэсэж байгаа зөндөө видеонууд байдаг. Тэгээ яг үн мөнийг асуугаад яг үнэхээр хэмтэн байдаг хэсгийг нас тэндээс мэдэж болохоор одоо тэр нөгөө top attraction-уудаа хизээ яаж үзэх үү тий тэднийгаа ингээд цагаагаараа ч юм уу харж байгаа нислэг мэслэгээ харж агаад ерөөхдөө бол өдөртөө зоогоод үзчихэн. Тэгээд ер нь бол одоо нэг үзүр үзхийн тулд ойролцоогоор яг нэг л өдөр одоо болт юм шиг санагдаад идэг надаа гадагшаа явах болгоно амар удаан үзээд идэг ч юм уу эсвэл би тэгж үздэг юм уу нэг бол одоо тэднэр нь тийм том байд юм уу бүү мэдтэй үзсэн амар тийм удаан цаг хугацаа шаардаад идэг. Тэгэхээр би яг нэг одоо юм үзэх гэж нэг өдрийг төлөвлөдөг байгаа. Хизээч одоо 2 өнөөдрийн дотор одоо ийм хийн тийм хийн гэж явдаггүй. Би бол тэгээд шопингдоо заавал нэг өдөр зориулаад ч юм уу тэгж айжуу 50 төлөвлөх нь зүйтэй. Том алдартай хотууд ч угаасаа тэгээд үзэх юмнууд нь амар тодорхой байж байгаа. Тэгээд тэрийг айгуу сайн хувийн зохион байгуулалтанд оруулаад тэгээд үзэхэд л болно. За одоо нөгөө 2 дахь хэсэг рүү орё те бага насны хүүхдтэйгээ аялах талаар жоохон ярив. За бага насны би бол хүүхдээ ой хүрээгүй байхад эхлээд гадагшаа явж аялаж эхэлсэн. Тэгээд эхлээд бол шууд нислэгтэй аялалд явж исэн. Тэгээд шууд нислэгтэй аялалд бол ямар нэгэн тийм асуудал байхгүй. Хятад руу явж исэн. Тэгээд хоол моол нь жоохон харахгүй нэг тиймэрхүү асуудал гарч исэн. За хэдүүлээ энийг амар гоё юм хэцэгцтэй яриа те. За хүүхдтэйгээ явж байгаа яг хүүхдээ авч явах юм уу явахгүй мó гэдгийг хэлээрээ те. Нөгөө зарим хүн чинь ингэж ярьдэн штэ хүүхдтэйгээ аялахаар ингээд өөртөө аялсан ч болтгүй хүүхдэн чинь ядарчдаг. Тэгэхээр шал дими нэг бол зарим хүмүүс ингэж ярьдаг те. Хүүхдтэйгээ ингээд аял дурсамж бүтээгээд ирж гэн хэдий хүүхд маань санахгүй ч гэсэн би санаж байгаа учраас надад бас яг үнцэндээ байна гэж ярьдаг. Тэгэхээр хэдүүлээ өөртөө яг хүүхдээ авч ямаар байна уу ямаргүй байна уу гэдэг амар сайн бодож үзээрээ. Тэгээ аль хот руу хаашаа явж байгаас шалтгаалаад бас хүүхдээ авч явах хэсгээ шийдэж болно тийм. Жишээлбэл Бангкок, Таиландын Паттайя энэ төр рүү явж байгаа үед л хүүхдтэйгээ яваад дими санагцсан одоо бичлэгүүдийг үзэхээр тийм Lady Boy моо ингээл энэ тэнэс одоо нэг тиймэрхүү юм бэлээ штэ. За тэгээд хүүхдтэйгээ аваа явчмаар байна. Би бол одоо тэгж боддог хүүхдээ ингээд амар нутаан дундаас ядаж 7 хоног ч гэсэн авч яваа тий. Өөрөө ингээд залуухан ээж байгаа дээрээ би бол хүүхдээ ингээд тэр халуун оронд тэврээд явхад бол надад их асуудал байхгүй. Би ч тийм залуухан байна тий. За хүүхдээ аваа явчлаа. Тэгээд хэдүүлээ одоо юу бэлтэх вэ? Эндээс Монголоос юу бэлтэж авч явах вэ? Тэгээд мэдээч хүүхд бол бор хоолнд ороогүй байгаа үед авч явхад мэдээч хоол маш их хэрэг болсон. Нэмэлцэн уудаг бол нэмэлцүүг нь авч явна. Тэгээд памперс хэрэлдэг бол памперсыг бас айгуу сайн авч явах хэрэгтэй юм билий. Яагаад гэвэл улааж гад нөгөө памперс нь харшилж гад байдаг. Тэгээд таньж мэдгүй ус орны памперс хэрэглээ бас яаж ч юм билээ те. Ерөөдөө бол одоо
тийм гадаад улсад очсон байх үед хүүхэд өвдөх бол аюу хэцүү байд юм бэлээ. Би бол өөрөө өвдгөж үзсэн. Хятадд явж байхад манай хүүхэд амар заяа бүр хоолны хордлох шиг юмд орсон. Тэгээд хятадын бас мах шүлэн таараагүй юм шиг байлээ. Тэгээд гидсний ашигтай бактери зөндөө юм авч явсан тулдаа болсон. За тэгэхээр манайхаа ерөөсөө бор хоолнд ороогүй хүүхдээ авч явж байгаа сүүгийн сайн авч явна. Бор хоолнд орцсон. Тэгээ янз бүрийн одоо хурцын мэдэж болдоггүй ч юм уу. Тэ одоо яг өшөөд мэд нургаагүй нийгмиг ой гарантай ч юм уу хүүхдүүдэд авч явж байгаа бол нөгөө талын Монголын хоол бантан зэргийн бэлтгэж аваа явсан бол хамаагүй үлцэвтэй юм байлээ. Тэгээ би тэгээд бас нөгөө мах пакетлуулж авч явсан. Тэгээ мах пакетлуулж авч явсан ч гэсэн нөгөө юм хүм үзэж янз бүр болсоор байтал ерөөсө хоол хийж өгөх тийм юу гардгүй юм байлээ. Завдал гараагүй тэгээд мах маань шал тийм өмхирцэн тэрэнд орол борцтой тэр пакетлцсан хоол нь л ер нь айгу бэст сонголт юм байлээ. Шүдмүүд нь ургацсан үед авч явахад бол юу ч хамаагүй идчихсэн. Гэтэ бас хамаагүй халуун ногоотой тийм амар сичуан амтлагчтай хоол өгж болохгүй гидсэн өвд чинь тийм болохоор бас л одоо Талын Монголын хоолыг авч явсан. Тэгээ юмыг яаж мэдвгүй Талын Монголын хоолыг авч явсан. Бас айгүй хэрэг болсон. Одоо халуун оронд очисон үед бол ерөөсөө тийм махцаах нэг сүртэй идээгүй. Чикен жоохон идчихсэн. Тэгээд ер нь бол одоо халуун оронд очиод томчууд нь ч гэсэн их мах идэд байлтгүй юм байлээ. Сайхан жимс идэл тэр локал тэр нөгөө нэг далайн гаралтай юмнуудаа идээ явж яхад болж исэн. За хоолтын талаар юм байна. За хэдүүлээ эндээс бас авч явах юм тарианы талаар жоохон ярилцъя те. Надад бол хамгийн хэрэг болсон юм бол гидсний ашигтай бактерисэн. Тэгээд гидсэн янз бүр болж өвдсөн үед ашигтай бактери өгөхөөр айгүй хурдан зүгээр болчт юм бэлээ. Тэгээд бас би бас нөгөө хятадд явж байхдаа хүүхдээ тэрэгнээс нь унгаагаад толгойг нь хөдлөсөн байхгүй юу? Бүр амар болсон заяа. Бүр ярьж өгье. Би тэгээд амтны үрэл үзээ явжсэн чинь манай охин ингээд алхдаггүй байсан. Хөлд ороогүй байсан. Тэгээ хөлд ороогүй байх үедээ ингээд тэрэгэн дээр суужсэн чинь тэрэгнээсээ шууд ингээ унцсан заяа. Бэлгээгүй тэрэг байсан. Бэлгээгүй тэрэгнийхээ бэлгийг хийж амжааг хөжүүлөө. Тэгээд нүүдэр имхийн зур амар хурдан ингээд толгоогоор шууд унцсан. Тэгээ би ингээд имлэг дуудааж өгөөч гээд Google Translate-ээр бичээд тэгсэн чинь нөгөө нэг амтны хүрээлэнгийнх нь хамгаалагч нь гарч ирээд бүр төрөний машин дуудаад на хуйлж агаад дугаалцсан байхгүй юу. Тэгэхээр би ингээд яана ингээд харавч маравцсан юм шүүсээ муул юм болд нь штэ. Тэгээд бүр амар тэлтэрсэн бүр ингээд амар өстө нэрээ урдлааштай гээл янз бүрийн байдлаар Google Translate-ээр нөгөө хамгаалагч руу чинь бичээл нөгөө хамгаалагч нөгөө төрөний эмч янз бүрийн хүмүүс рүү яриад байгаа болтой те. Өстө нэрээ амар ойрлж чарлаа заяа. Тэгэл хөөрхөн амтан зам дээр гараад зогсцсон. Тэгээд төрөний машин ирж ийн үгүй ингээд харж зогсоод тэгээд төрөний машин ирэнгүүт бүр тэр хоолоос ирж байгаа машин лөө бүр ингээд далж маллаа. Маашаа гэж гээл за амар хөөрхөн сэтгэлтэй тийм хамгаалагч таарсан. Тэгээд бид гурав төрөний машинд суугаад явж исэн чинь манай охин стил сэрэхгүй заяа. Бүр амар ингээд би бүр амар санаа зовоод яана гэд хүүхд маань те дархин нүдлүүд дотроо хараад ингээ анзруулсан юм биш үстэй. Нэр яах гэж энэ дээрээ яах гэж хүүхдээ авч явбаа гэж өөрийгөө амар хараагаал. Тэгээ байжсэн. Тэгээ манай нөхрийн маань ах одоо хятад амар олон жил амьдсан хятад хэлтэй хүн байдаг. Тэгээд ашгүй тэр ах руугаа залгаад те WeChat-аар залгаад тэгээ тэр эмч нартай яриулаад тэгээ би тэгэд имлэг дээрээ очиод заяа нөгөө амар олон хүнд чинь нэг тэрбум хүн амтай улс орон гэдэг чинь бүр өстой жигнэсэл нэг тэрбум гэж мэдгдсэн заяа. Эхний лхас руу орохоос бум бужинсан тийм байдэн штэ. Тэгэхэд бол яг жив жирийн зүгээр л нэг амар дулаах өдрөөсөн заяа. Тэгсэн чинь бүр төм бужигнжсэн яг тэр имлэх дотор нь. Тэгээ бид хэд ингээ гадаад гэдэг утгаар нөгөө эмч нар чинь бүр өстой амар холтараа малтараа гэл тэр хүмүүсийг ингээл яагаад тэгээ манай охины нөгөө төрөний юм төрдөг тэрэгэн дээр ингээл төрцөн заяа. Тэгэл бүр амар ингээл бүр бөөм болоод үзүүлээл те нөгөө гадаад пассворд чи аваад нөгөө эмч нар чинь ингээл хараал хүмүүс нэрээ Монголоос ирсэн мөн тэр гэж мэгэл. Тэгээ байлахгүй гал зүгээр тийм цаам гэлж дээ Монгол зонгол хэлж хаан сонссон. Тэгээ хэтэл мэдхгүй учраас бас амар хэцүү байсан. Тэгээд ороод тэгээ эмчдэр нь орсон чинь манай охин сэрээд заяа унтчихсан байлээ. Тэгээ нөгөө өдрийн унтлагаа хийгээгүй. Тэгээ толгоогоороо унтсан. Тэгээ уйлж байгаа ядраад унтцсан юм шиг үлээ. За ядраад унтцсан. Тэгээд эмнэлэг дээр очсон чинь сэрээд амар сэргэлээ ингээ босч мосоо тоглож моглоод тэгээд толгооныхоо ничээ жаахан шалбарсан. Тэгээд тэрийг эмч нь үзэж өгөө. За зүгээр тэгээ ингээд нөгөө юу яа хараарэ тэгээ суулгаж гүйлгэж магадгүй тэгхийн бол одоо энэ ашигтай бактериас өгөөрэй гэд нэг эмч бичиж өгөөд байсан. Тэгээд бид
Тэгээ бит хоёр бүр сэхээ ороод ёо за тайвшраад эмлийнх нь гараа явж исэн чинь бүр амар хүүхдүүдийн урдуур дайраа орцсон заяа хөл мөлөө хугаалцсан гиншээ бишгээ хадаас ингээ золгоцсон хүүхдүүдээс за тэдний урдуур ингээ дайраа орцсон байгаа байхгүй. За тэгээ тэгэж амар паянтчсан тэгэхээр бас хүүхдүүдтэй янз бүрийн болж магадгүй гэж дод им тариамаараа янз бүрийн юм айгуу сайн авч явсан дээр юм бэлээ. Халуун орон руу явж байгаа үед бас санаа түрхгээд байд юм бэлээ. Нэг ууга таардаг юм бас авч явсан дээр юм бэлээ. За тэгээд хэдүүлээ хувцас хэрэглэхийн талаар ярилцъя тий. За хувцсны хувьд бол манай ээжүүд өөрсдөө зохицуулаад өмсөлчих бах. Гэтэ нөгөө халуун оронд явж байгаа үед бол нэг тийж амар бигнээд авах шаардлагагүй юм билий. Яг бол бигэнчгээр нөгөө хөлөрчин тэгээ хөлрөсөн чигээрээ air conditioned очоод зохиулчаар хатгаа болох гэдэг юм билий. Тэгээ заавалчгүй мэдээж одоо биднэрт хэрэг болох юм бол тэрэг байдаг. Ээжүүдэд бол номер 1 туслах бол тэрэг. Тэгээ тэргээ хэдүүлээ бол мартаж болохгүй айгуусаа авч явах хэрэгтэй юм байлээ. Тэгээ би бас тэргээ мартсан. Тэгээ тэргээ мартчихаар хүүхдээ ингээ байнга тэрж явах асуудал гардаг. Тэгээ харааланд хүүхдээ тэрээ яваад ах чинь амар хэцүү. Тэгэхээр тэргээ айгуусаа бодолцох хэрэгтэй. Тэгээд амар том биш нөгөө онгоцны юм шүхрэн тэргээд штэ тим тэрэг авч явахд болно. Тэгээд янз бүрийн тэргүүнүүд бас гарцсан. Тэгээд хэдүүлээ тэргээл мартахгүй байхад болно. За тэгээ хамгийн сүүлд бол хүүхдүүдийнхээ хараа хяналтын талаар ярилцъя. За хараа хяналтын хувьд бол хүүхдүүдэд айгүй сайн хараа хяналт тавих хэрэгтэй. Тэр олон тийм янз бүрийн олон хүмүүсийн дунд хүүхд чинь ингээд шууд гүгэл явчихна. Манай хүүхд бол тэгдэг одоо янз бүрийн гоё мархаараа шууд гүгэл явчихдаг. Тэгэхээр хідүүлээ явж байгаа гэдгээ шилтгаалаад ингээ нэг нэгээр ингээ хүүхдээ айгуусаа харж явах хэрэгтэй юм билээ. Нэг нэгэндээ найдаад ерөөсөө хүүхдээ үлдээж болохгүй. Айгуусаа хараа хяналттай явах хэрэгтэй. Тэгээ ер нь хүүхдтэйгээ аялна гэдэг бол тийм амар амархан бол биш мэдээж тий. Том жоох хүүхдтэйгээ аялж байгаа хүмүүс чинь тийм амархан бол биш. Тэгсэн ч гэсэн гоё туршламжийг бүтээгээд ирэх боломжтой. Манай хүүхдүүд маань хэдий жоохон санахгүй байж магадгүй ч гэсэн хэдүүлээ өөрсдөө залуухан одоо юм гоё байгаа дээрээ хүүхдүүдэд авч яваад гоё ингээ аялуулдаг байсан гэдэг дараа нь өөрсдөө туршуулаас гоё штэ тий. Тэгээд халуун орон руу бас хүүхдүүдэд авч явах айгу гоё юм билээ. Яг нөгөө амар утаа манаас орж ирээл айгу гоё юм цэвэр агарт буугаал тэгэл далайн элсэн дээр тоглоол гоё усан сэлээл ер нь айгу сайн амардсан мэлээ амар өсдөм бэлээ хүүхэд. За тэгээд энэ бичлэгээ ингээд өндөрлөө. Тэгээд манай ээж аав нар бас мундагдаа тий. Жоох хүүхдтэйгээ зөндөө аялж байгаа харагдсан. Тэгээд аялахаа яг авч явах уу авч явмаар байгаа хэрний ингээ хүмүүсийн ярьж байгаа юмнаас айж байгаа бол битээ агаарэ. Тэгээд хүүхдээ бас авч яваад гоё турсамж бүтээгээд ирээрээ тий. За тэгээд энэ бичлэгийн маань үзэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан. Тэг хэрэгтэй байсан гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.